одоо 2 дугаар хэсэг рүү ороод тэгээ part 2 дээр хэдүүлээ. Ер нь бид нар юуг хамгаалт юм бэ? За тэгээ дээрэс нь тулгарч байгаа сорилтууд маань ер нь юу байгаа юм гэдэг хэсэг рүү оръё. За тэгээ энэ дээр болохоор хэдүүлээ арай жоохон тийм дэлгэрэнгүй байдлаар явнаа гэж ойлгож болно. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь зүгээр хамгийн ихэнд зүгээр ойлгох ёстой зүйл нь болохоор мэдээлэл гэдэг зүйл байна тийм. Мэдээлэл гэдэг зүйл маань болохоор ер нь бол юу юм бэ гэхээр тухайн одоо байгууллага эсвэл хувь хүн эсвэл улсыг одоо ер нь бол шууд бусаар илэрхийлж болох тэр зүйлийг л бид нар мэдээлэл гэдэг. Тэгвэл мэдээлэл гэдэг маань болохоор захин хэлбэрт байж болно, бит хэлбэрт байж болно, нэг бол аман байдлаар дамжиж байгаа ийм мэдээлэлд байж болно гэсэн үг. За тэнгууд бидүүлээ одоо ярьж манай хууль маань өөрөө кибер аюулгүйн тухай хуулийг ярьцтай. Тэнгууд мэдээллийн аюулгүй байдлын гадуур бас яриад байгаа. Тэгэхээр санаа нь юу вэ гэхээр одоо бид дэдлэнгууд юу вэ гэхээр мэдээллийн аюулгүй байдал гэдэг маань бол юу саяны энэ одоо 3 хэлбэр дээр оршиж байгаа мэдээллүүдийг гурвангийн хамгаалахад оршиж байгаа зүйл байхгүй мэдээллийн аюулгүй байдал. Захим аюулгүй байдал гэдэг маань болохоор одоо ер нь бол кибер аюулгүй байдал гэдэг маань бол захим хэлбэрт оршиж байгаа мэдээлэл дээр яг ингээ гол одоо хамгаалаад фокус өгөөд явж байгаа зүйлийг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр нэг ёсондоо бол юу гэхээр мэдээллийн аюулгүй байдал дотроо бол кибер аюулгүй байдал ер нь багтана гэж ойлгож байна. Гэхдээ сүүлийн үед нөгөө захимжилттай тэгээд нөгөө шилжилттэй холбоотойгоор энэ хоёр маань өөрөө шууд нэг юм шиг ойлголттой яг болж эхэлсэн ийм зүйл байгаа. Тэгэхээр хэдүүлээ ямар ч энийг ойлгох нь. Тэгвэл мэдээллийн аюулгүй байдлын зүгээр хэдүүлээ зорилго нь юу юм бэ? Зорилго бол ерөөсөө энэ ихгүй. Зорилго бол CIA хангах. Анхтаа болохоор хэдүүлээ юу гэдэм бэ гэхээр ерөөсөө хүн, процесс, технологи гэсэн гурван зүйлийг хослуулан авч явдаг. Тэгэхээр одоо санаа нь болохоор юу вэ гэхээр хэрвээ бид нар ямар нэгэн байдлаар байгууллага дээр бодлого журам байхгүй байлаа гэх юм бол яг ямар хэм хэмжээтэй яаж явах юм дээрээс нь одоо аюулгүй байдлын асуудал учрах юм бол тэрийг яаж шийдвэрлэх үү гэдэг тэр одоо хэм хэмжээ байхгүй болчихоо зохицуулт байхгүй болчихоо гэсэн. Хүн те хүмүүс нь мэдээлэлгүй хүмүүс нь одоо ингээд сургалт дээр аваагүй ч юм уу те нэг бол ингээд ур чадвар байхгүй байлаа гэж үзэх юм тэрнээс үүдэлтэй асуудлууд үүснэ. Тэгэхээр даангаацхан технологи байлаа гэдээ бид шууд шийдэж чадахгүй гэсэн санаа байхгүй. За тэгвэл үүнтэй холбоотойгоор бид нар ер нь юуг шийдэх гэдэг юм бэ гэхээр хамгийн ихнийх нь болохоор C буюу confidentiality гэдэг зүйлийг л хангах гэдэг. C гэдэг маань бол юу юм гэхээр нууцтай байдал. Тэгэхээр тодорхой мэдээллийн нууцтай байдгийг л хангана гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо хэдүүлэн нөгөө багаас нэг юм тонгоргож хэлээ сурцсан байдаг шүү дээ. Одоо юу гэдэг чинь дахамжийн логич тэгэхээр логич нь гэдэг шиг юм уу те. Тэгэхээр санаа нь бол юу вэ гэхээр алгоритм нь сул байхгүй. Тэгэхээр тухайн мэдээлэл их хэлбэр дээрээсээ өөр хэлбэр дээр байгаа зүйлийг л бид нар нууцлж байна гэж ойлгож болно гэсэн. Гэхдээ тэрийг харин өөр хэлбэр дээр оруулаад дамжуулахдаа хэр хүчтэй алгоритм ашигласан бэ, хэр сул алгоритм ашигласан бэ гэдэг зүйл яригдана. За мэдээж бид нар энэ дээр нууцлалын тэгвэл тэрийг ярих нь байна. За тэгээд integrity буюу бүрэн бүтэн байдал гэдэг зүйл ярьж байгаа. За бүрэн бүтэн байдал гэдэг зүйл маань болохоор одоо шинэ таны мэдээллийг таны зөвшөөрлгүйгээр өөрчлөх те. Тэгэхээр энэ зүйл байж болохгүй л гэдэг зүйл аюулгүй байдал дээр ярьж байгаа. Хүртээмжтэй байдал гэдэг нь тэгвэл буюу availability гэдэг хэсэг дээр бид юу ярьд юм бэ гэхээр тухайн мэдээлэл эсвэл тухайн систем ер нь бол 24/7 ингэ байж хэвчээ те. Би хүссэн үедээ тэндээс мэдээлэл авах эсвэл тэн дээрээс би яах вэ гэхээр хэрэгтэй зүйлүүдээ ингээд хийгээд ингээд байж ах боломжтой байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо хэдүүлээ жишээ нь ингээ аваад те. Онлайн орчинд одоо хэдүүлээ ингээ крипто арилжаа хийдэг байлаа гэж бодлоо л та. Тэгэхээр крипто арилжаа хийдэг байлаа гэдээ яг тухайн арилжаа хийдэг сайт руу ингээ орсон чи тэрнийг гацаад байвал яах вэ те. Тэгэхээр энэ бол хүртээмжтэй байдал ингээ байхгүй. Тэрнээс бол би алдагдaltaулах магадaltaй. Одоо хэдүүлээ бас tender government гэдэг нэг сайт байгаа шүү дээ. За tender government өнөөдөр 11 цагаас ерөнхийдөө tender би submit гэдэг apply хийх хэрэгтэй байхгүй. За тэгсэн чи яг 11 цагаас ингээд өмнө би ингээд ороод 10-аас ингээд ороод нөгөөх маань яг ихэр унтсан байхгүй ингээд 11 цаг хүртэл ингээд байхгүй алга болсон. За одоо би ингээд яг ихэр tender материалыг явуулж чадаагүй. Бусад хүмүүс нь болохоор явуулсан ч юм уу те. Өмнө нь ингээд ороо явуулсан байсан. За тэгэхээр юу гэхээр би тэндээс бас ингээд тухайн системийн хүртээмжтэй байдал алдагдсанаас болоод асуудал учирч байна гэсэн. Тэгэхээр энэ минь бол юу гэхээр одоо бидний бас нэг авч үзэх хэрэгтэй зүйл болдгоо. Ингээд энэ гур болвол байгууллага дээр аюулгүй байдлын хүрээнд авч үзэж явах хэрэгтэй зүйл. Гэхдээ энэ гурыг алийг нь авч үзэх вэ гэдэг маань бол тухайн байгууллагын яг үе гэхээр ерөөсөө стратеги, үн цэн, байгууллагын гол зорилго, за тэгээд эдгээр зүйлээс л хамаарна гэсэн. Тэгэхээр одоо хэдүүд жишээ нь одоо юу гэмдэ те тагнуулын ерөнхий газар байлаа гэх юм бол тэр хүртээмжтэй байдал буюу availability бол нэг тийм чухал зүйл биш байхгүй. Харин нууцтай байдал те integrity одоо энэ хоёр бол маш чухал зүйлтэй орно гэдэг ч юм. Тэгэхээр байгууллагаас шууд хамаарна гэж ойлгож байна.
Тэгвэл бид нар яг юуг хамгаалт юм бэ гэдэг зүйл. Бид нар бол ерөөс хөрөнгө гэдэг зүйлийг л хамгаална. Тэгэхээр хөрөнгө буюу asset-тэй. Asset-ийг болохоор бид нар үндсэндээ хоёр ангилж байгаа. За, тооцоолж болох үеч тооцоолох хэцүү. За, англиар бол юу гэхээр tangible болон intangible. За, тэнгууд бит бол бит босч байж бас болдог. За, тэнгууд юуг тооцоолох гэдэг юм хэрэг нөгөө хөрөнгийн хохирлын хэмжээг л гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо бид нар сервер утас компьютер дээр сүлжээний төхөөрөмж гэдэг зүйлүүд бол бит хөрөнгүүд буюу бид нар эндээс үүдэх хохирлын хэмжээг яг тооцоолж болно. Одоо хэдүүлээ жишээ нь за одоо хэдүүл А гэдэг хүний дээр утас нь ингээ алга боллоо гэх юм бол за тэр утсыг $1000 авсан. Жил ашигласан. За тэнгүүд элэг лорогдлыг 10% аслаа. $900 алдагдал гэдэг ч юм уу те. За яг ерөнхийдөө ингээд багцаалдаа л та. Нөгөө талдаа тооцоолоход хэцүү гэдэг зүйл яригч байгаа. Энэ бол юу юм бэ гэхээр дээр нь байгаа мэдээлэл нэг бол байгууллагын нэр хүнд эсвэл хувь хүний нэр хүнд те. За тэгээ бүх цаашлах юм бол патент, оюуны өмч эдгээрийн яг хохирлын хэмжээг нь хэдүүлээ яг тоон дээр буулгахад хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр яг олон улстай бол ингээ олон жишээнүүд байна л да. Янз бүрийн одоо юм багцаалдах те аргачлалууд байна. За тэнгууд одоо жишээ нь хэрвээ хувьцааны зах зээл дээр хувьцаат компани байх юм бол тухайн байгууллага дээр халдлага боллоо гэдэг мэдээ гарангууд тухайн байгууллагын хувьцаа хэдэн хувиар унсан бэ? Энэ бол шууд нэр хүндийн хохирлын одоо багцаалдах хэмжээ байж болно л гэсэн үг байхгүй. Тэгэхээр иймэрхүү нэг бол бусад одоо дээр нь байгаа мэдээлэл дээраа гэдэг зүйлүүдийг үнэлэх тийм аргачлалууд бас байна. Тэгэхээр хэдүүлээ ерөөсөө л энэ хоёр хөрөнгө гэдэг зүйлийг л хамгаалах гэдэг. Тухайн хөрөнгө нь бол юунаас хамааралтай байж болох вэ гэхээр хүний одоо хүнтэй хамааралтай хөрөнгө байж болж байна, байгууллага байж болж байна, улс байж болж байна. Зарим тохиолдолд дэлхийд хамааралтай хөрөнгүүд гэж байна. Одоо жишээ нь цөмийн захиргааны станцууд, цөмийн станцууд эдгээр бол юу гэхээр дэлхийн хэмжээний хөрөнгүүд гэж хэлж болно гэсэн үг. За тэгэхээр тухайн хөрөнгүүд рүү ер нь чиглэсэн аюул заналууд нь юу гэдэм бэ? Бүлэглээд авчтай хэвлээ. Бүлэглээд авчингууд хамгийн ихнийх нь болохоор хүнээс үүдэлтэй ер нь бол аюул заналууд гэж ойлгож байна. За хүнээс үүдэлтэй аюул заналууд бол юу гэхээр одоо хэдүүлээ шууд нөгөө хакерууд гэдэг яг ойлгочихжээ. Тэгэнгүүт мотив буюу сэтэл нь өөр байж болно. Хамгийн эхлээд ер нь тухайн улсын одоо айрам тухайн улсын одоо чухал мэдээллүүдийг цуглуулах зорилгоор халдлагууд хийж болно. Бүр цаашлах юм бол юу гэхээр тухайн байгууллага эсвэл тухайн хүндээ улстай холбоотой санхүүгийн сэтэлтэй байж болж байна. Өрсөлдөгч бизнес нэг унгаах зорилгоор байж болж байна. За өс өнцөнгийн сэтэлтэй байж болж байна. Одоо жишээ нь юу гэдэг чинь те А гэдэг байгууллагын одоо захирал нүглөө орж ирэнгүүтээ шууд системийн админ ажлаас нь халчлаа гэж бодох юм бол системийн админ тухайн систем дээр тухайн байгууллагын системүүдийг хариуцдаг админ хүн чинь бол юу ч хийж болно гэсэн үг байхгүй. Тухайн системүүдийг бүтэн устгах те тэрэн дээр хортоогоод суулгах ч байт юм уу. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тийм гараж буюу сүнсэн дээр суурилсан бас атакууд явж болдог. За тэгэхээр бас тэрэн дээр мэдээж нөгөө нэг people management буюу хүнтэй холбоотой удирдлагыг зөв хийх, менежментийг зөв хийх гэдэг юмнууд харагдана. За мэдээж фан байх буюу одоо хөгжлөлтөх зорилгоор бас хаалгууд хийж болж байна. За бүр цаашлах юм бол terrorist одоо үйлдэлүүд хийж болж байна гэсэн үг. За мэдээж байгалийн гамшиг гэдэг бүлэг орж ирнэ. За энэ бол юу вэ гэхээр за хацангуй Монгол улсын хэмжээнд бол дайггүй бид нар бол нэг төвсөртэй яриад ах зүйл биш. Гэхдээ хэрвээ хэдүүл Японд амьдарч исэн бол гэдэг ч юм уу те. Тэгэх юм бол юу гэхээр энэ байгалийн гамшиг гэдэг зүйл бол маш одоо чухал яригдах зүйл байгаад байна гэсэн. За тэгээд технологийн алдаа байна. За технологийн алдаа бол одоо жишээ нь те одоо ямар нэгэн байдлаар наслалтанд дууссан сервер системүүдийг ашигладаг ч юм уу. За бүр ингээд лиценз өгч байдаг юм уу. Тэгээ ямар нэгэн байдлаар технологитой холбоотой асуудлууд байж болно л гэсэн. За тэгээ хөрөлбөмбөгийн орчны одоо асуудлууд байна. За тэгэхээр одоо жишээ нь тоос шороо бол бас нэг асуудал байж болно гэсэн үг байхгүй. За иймэрхүү байдлаар бид нар бол аюул занлыг ингээд бүлэглээд тэр дотор нь бас аваад үзчихдэг. Гэтэ хэдүүлэн гол зүйл бол өнөөдөр ярих гэдэг зүйл бол cyber security буюу тэрнтэй холбоотой кибер халдлууд те. Дөнгөд нөгөө нэг cyber threat буюу одоо кибер аюул занлуудыг болохоор маш олон ингээд дотор нь задлаад үздэг. Тэгэхээр нөгөө хортокод те бидний хэлж болсон вирус гэдэг зүйл байна. За веб дээр суурилсан халдлагууд, за фишинг халдлагууд байж болж байна. За спам гих мэтлэн ингээд ер нь бол ингээд байж болох ер нь бол cyber threat-үүд ингээд англиад аваад үзчихдэг. За тэнгүүтээ бүр цаашлах юм бол халдлага ер нь ямар үе шаттайгаар яаж явах юм бэ те. За тэгэхээр эхлээд мэдээллийн цуглууллаа. За тэнгүүтээ дахиад weaponization буюу тэрэн дээр үндэслээд одоо халдлагын их төлөвлөдөө биеллээ. Тэрийг хүргэлээ. За тэгээ халдлага нь яг боллоо. Нэмэлт одоо програм одоо бактериудыг ч юм уу те эсвэл нэмэлт төлөв одоо хортокодыг суулгалаа. Тэнгүүрээ дамжаад халдлага хийж байгаа нөхрийн сервер рүү яг чухал мэдээллүүдийг гаргалаа гэдэг ч юм уу те. Иймэрхүү алхмуудаар бид нар бас халдлагыг загварчилж бас болдог гэсэн үг. За тэгвэл яагаад жижиг дунд бизнесийн байгууллагуудад
одоо аюулгүй байдал чухал юм бэ гэдэг зүйл байгаа. За үүнтэй холбоотой хамгийн ихний гарсан зүйл нь болохоор хэмэл оюун ухааныг ашигласан хандлага ер нь жижиг дунд бизнесийн байгууллагууд руу илүү яваад байна. За өнгөрдөг жил болон одоо энэ жил сая ингээд 26-нд гарсан CrowdStrike-ийн судалгаагаар болонгууд ер нь 89% нь хэмэл оюун ухааныг ашиглаад хандлага ер нь хийгээд эхэлчихжээ гэдэг зүйл байна. Мэдээж үүнтэй холбоотойгоор ахаадны гарсан OECD-ийн одоо гарсан судалгаагаар болохоор юу гэхээр 2024-25 онд болохоор 3 жижиг дунд бизнесийн байгууллага тутмын нэг нь ер нь бол кибер хаалгад өртсөн байна гэдэг ийм судалгаа тайлан гарсан байна. За тэгээд халдлагаас үүдэлтэйгээр тухайн байгууллага дээр ер нь бол яасан бэ гэхээр 3-7 хоногийн тасалдалт ер нь бол дунджаар үүсэж байна. Тэгэхээр бид нар ер нь юу харах гэдэг нь гэхээр тухайн одоо ер нь бол халдлага маань байгууллагын үйл ажиллагаа за тэгээд энэтэй холбоотой тасалтыг бол маш удаан хугацаагаар үүсгдэг байх нэ. За энэс ч урт хугацаанд явах гэдэг юм шүү дээ. За тэгвэл би жижиг дунд бизнесийн байгууллагууд ер нь яагаад халдлагад өртөмтгий байгаад байгаа юм бэ? За нэгт нь мэдээллийн аюулгүй байдлын ажилтан нэг бол мэдээллийн технологийн одоо яг мэрэгчлэлтэн дутмаг байдал. Хоёрт нь хязгаарлагдмал төсөв Тэгэхээр одоо байгууллагын удирдлагууд маань төсөв ингээд дутуу тавьж өгдөг, төсөв тавьж өгөхгүй байдаг ч юм уу Тэгэхээр аюулгүй байдлыг одоо юу гэдэг чинь нэмэлт зардал гэж харах юм бол төсөв бат орж ирэх гээд байна. За мэдээж weak одоо credentials буюу бид нар одоо пассвордоо буруу өгдөг ч юм уу. За энэтэй холбоотой ер нь бол ингээд нууцтай холбоотой асуудал байдлын талаар дараа нь бас дахиад жишээ үзүүлнэ. За нэмээд үүлэн технологи хит хамаар л Тэгэхээр үүлэн технологи гэдэг маань ер нь юу юм бэ гэхээр баахан серверүүдийг нийлүүлээл тавьсан байна. Тэгэхээр би ч үүлэн технологи хийж болно гэсэн үг байхгүй. Гэтээ төсөв нь байвал гэсэн үг шүү дээ. За тэгэхээр ер нь бол тухайн үүлэн технологи бүх юма тавиад хит найдах нь бас нэг асуудал болоод байна гэдэг зүйл байгаа. За patch буюу одоо ер нь бол альва асуудал одоо хэдүүлээ одоо энийг ингээд нэг юм усны сав байлаа гэж бодъё л Тэгээ энд нь нэг жижигхэн цоорчлоо энэгээр нь дуусгасгараад талаа гэж бодох юм бол тэр цоорхойг нийтлээ бүглэх ёстой шүү дээ Яг тэрнтэй адилхан тухайн одоо систем эсвэл програм хангамж гэдэг маань одоо хэдэн зуун мянга хэдэн сая ингээ мөр код байгаа л Тэгэхээр тэр мөр кодн дээр чи ямар нэгэн асуудал учрлаа гэж бодох юм бол тэр асуудлыг засах жижигхэн одоо бас кодыг нөгөө vendor компаниудаас өгдөг байхгүй. Тэгэхээр тэрийг нь хийгээгүй болмаас бидэрт яах вэ гэхээр тэрнгээр нь дамжаад асуудлууд үүсч болно гэсэн. За мэдээж нөгөө түрүүнээс хойш яриад байгаа ханган нийлүүлэгч ханган нийлүүлэгч дээр нь асуудал учрах юм бол тэрнээс нь үүдэлтэйгээр хайлтгч байгууллагын асуудал үүсэж байна. За дараагийнх нь удирдлагын ойлголт тутмаг Тэгэхээр аюулгүй байдал гэхээр ер нь байгууллагын удирдлагууд яаж харддаг вэ гэдэг зүйл байгаа. Тэгэхээр аюулгүй байдлыг байгууллагын удирдлагууд маш сайн ойлгодог байх ёстой болж ирсэн. Тэгэхээр энэс болоод ер нь бол маш их халлууд болоод байна. Дутуу ойлгосноос болоод. За дээрэс нь оновчтой хяналтсан буюу optimal security control гэдэг ойлголт байна. Энэ маань юу гэсэн үг юм бэ гэхээр одоо надад нэг сайт үүрэг байна л да. Энэ сайт үүргийг би хэрхэн зарцуулах вэ гэдэг зүйл баггүй. Тэгэхээр байгууллагын удирдлага тодорхой нэг юм төсөв тавиад өглөө. Энэ төсвийн хүрээнд би хамгийн сайн шийдлүүд нь юу байж болох вэ гэдгийг ер нь бол хийж явах хэрэгтэй. Тэгэхээр мэдээж нөгөө мэдлэг туршлага тэр зүйлүүд орж ирнэ гэсэн үг. Realistic view буюу бид нар одоо жишээ нь ихэнх инженерүүд одоо ер нь бол асуудлыг ингээд удирдлагын түвшинд тайлбарлахдаа инженер CISO биш шүү инженерүүд орж ирэхтэй болохоор яадаг вэ гэхээр А гэдэг байгууллага дээр ер нь бол тийм халдлага болжээ. Нэг бол ер нь бол дэлхийн нийтээр ингэж байна гэдэг юм. Гэтээ санаа нь бол юу гэхээр байгууллагын удирдлагад юу чухал вэ гэхээр яг манаа дээр яг бодит ямар асуудал болоод байгаа юм бэ. Тэгэхээр энийг нь маш сайн гаргаад өгөх юм бол мэдээж тэрэн дээр шийдвэр гаргах ч гэсэн төхөн болж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр тийм байдлаар танилцуулах хэрэгтэй болж эхэлдэг. За стандарт гэдэг зүйл жижиг дунд бизнесийн байгууллагуудад маш нүсгэр болчихдог. Одоо чинь хэдүүлээ ISO 27001 гэдэг стандартыг аваад үзье л дээ. Энэ маань өөрөө дундаас дээшээ байгууллагууд дээр маш сайн ажилтдаг стандарт байхгүй юу? Соёлын суулган Гэтээ 4 5-тай 10 одоо хүрэхгүй үнэтэй байгууллага дээр бол хэтэрхий жоохон тийм өсөр болчиход тэр нь харин эсрэгээрээ яах вэ гэхээр асуудал болж эхэлдэг гэсэн үг. За гэтээ энэ бол юу гэхээр ямар regulation буюу ямар зохицуулалттай газар байгаа гэдээс шууд хамааралтай болно. За мэдээж хуулийн одоо асуудал хуулийн хит одоо чанга шаардлагатай. Тэгэхээр одоо зарим улсуудад бол юу гэхээр хэрвээ жижиг дунд бизнесийн байгууллага байх юм бол хэрвээ энэ салбарт үйл ажиллагаа явуулж явах юм бол гэдэг ингээд шаардлагуудын арай өөр байдлаар ингээд тавиад өгчдөг За тэгэнгүүт нэг шаардлага тавиад жижиг том critical infrastructure он чухал хамаагүй бүгдээрээ энийг одоо ер нь бол гэх нь өөрөө яах вэ гэхээр буцаагаад дарамтлах боломжтой болгоо гэсэн.
За тэгээ сүүлийнх нь болохоор байгууллага дээр сургалт болон одоо мэдээлэл түгээх тийм одоо алхмууд бол тутмаг явж байна. За энэс үүдэлтэйгээр ер нь бол асуудлууд үүсэж байна. Өртөмтгий байгаад байна гэдэг зүйл яригдсан. За тэгвэл жижиг дунд бизнесийн байгууллагын ерөнхийдөө нөхцөл байдал нь нэгд нь бол судалгаанд оролцсон байгууллагуудаас ингээ аваа үзэнгүүд 63% нь болохоор ямар нэг байдлаар аюулгүй байдлыг бид нар одоо тодорхой нарийн одоо хэмжиж чаддгүй. Тэгэхээр манай аюулгүй байдал сайн байгаад байгаа юм уу, байгаад байгаа юм уу, нэг сайжраад байгаа юм уу гэдэг зүйлийг хэмжиж чадахгүй байна гэж. Дараагийн зүйл нь болохоор ихэнх халдлага юу нь бол за тэгээд тэрэн дээр болж байгаа асуудлууд бол хүнээс үүдэлтэй хүнээс хамааралтай байна. Тэгэхээр хүн буруу тохиргоо байсан хүн одоо ер нь бол тэрэн дээр мэдээлэл байхгүйгээс бол одоо болоод асуудал үүсгэсэн ч гэдэг юм уу те. За тэгэхээр сургалт одоо ер нь бол нэг бол мэдээлэл түгээх нь одоо хямд өртгөөр маш үр дүнтэй байж болох үс хяналт байна гэж үзээд байгаа. За тэгвэл сайн тал нь юу гэж? Сайн тал нь одоо энэ OECD-ийн гаргасан судалгаагаар аваад үзэх юм бол 68% нь ер нь бол аюулгүй нууцыг ашиглаж байна. Гэдэг маань ер нь бол одоо нэг бол том жижиг үсэг тэмдэгтэй орсон байдлаар ер нь бол үүсгээд явж байна. 67% нь бол олон давхар одоо баталгаажуулалтын механизм буюу бидний хэл зурснаар бол одоо two factor authentication гэхдээ бол multi factor authentication гэж хэлнэ. За энийг бол ашиглаж байна. Гэдэг маань бол маш сайн зүйл гэдэг нь пассворд ирлээ, дахиад код ирлээ гэдэг зүйл яригдж байна. За тэгэнгүүт жижиг дунд бизнесийн байгууллагууд төр хийсэн бас нэг сонирхолтой судалгааны үр дүн болохоор яг жижиг дунд бизнесийн байгууллагууд аль хэсэг дээрээ хамгийн их одоо тренинг сургалтууд орох хэрэгтэй байна вэ гэдэг зүйлийг гаргасан чинь энэ дунд болохоор cyber security орж ирж байна. Cyber security гэдэг зүйл бол бидний хувьд бол юу гэхээр ерөөсөө чухал зүйл болж ирж байна гэсэн үг байхгүй. За тэгээ үүнтэй холбоотойгоор дахиад дотор нь ингээ англиа үзэн те. Cyber security яг аль хэсэг дээрээ бид нар хэмжүүрүүд маш сайн хэрэгтэй байна. За тэгэнгүүт бид нар юу гэхээр нөгөө password байна. За тэгээ two factor authentication, за тогтмол ингээд backup одоо шинжилтүүдийг хийхтэй нөгөө malware системүүд, вирусны одоо програм хангамжуудаа эсвэл бусад шийдлүүдэд шинжлэх гэх мэтчлэн за тэгээ бүр цааших юм бол training байж гин. За тэгээд энэтэй холбоотой одоо үнэлгээнүүдийг хийх эдгээр зүйлүүд бол юу гэхээр хэмжүүрүүд. Энэ хэмжүүр болгон дээр ер нь зарим нь хэмжиж чаддгүй. За бүр цааших юм бол ингээд буураад ингэ явж байгаа зүйл байна.